Слайд маань царай өрөвдөж. За сайн байна уу? Наа Дашцэв гэдэг Untel Group-ийн мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн менежер байгаа. За тэрнээс гадна сая дурдсанчлан MSRT-ийн Pro Console member, тэгээд MNOG PC member volunteer гэсэн байдлаар иймэрхүү байдлуудаар ажилладаг. За өнөөдрийн танилцуулах чаа solution маань болохоор API бол одоогийн өнөө цагийн бүх data connection, за web based solution-уудын баг 90% нь backend нь API-аас бүрдэж байгаа гэдэг ч юм уу те. Маш өргөр хэрэглэдэг болсон иймэрхүү шинэ хэрэгсэл байгаа. За энийг бол энэ дээр script ямар энэ зүг байдлууд гарч болох энийг нийлүүлээ яаж монитор хийж болох юм бэ гэдэг иймэрхүү сэдвүүдээр танилцуулах гэж байна. За тэгэхээр эхний слайд маань ер нь яагаад API-г монитордох хэрэгтэй гэдэг иймэрхүү зүйлүүд байгаа байхгүй. Тэнгүүт 22 онд хийсэн судалгаар API based халдлага бол дэлхийн номер 1 энэ халдлагын вектор болж хувирж байгаа. Нийт болж байгаа халдлагуудын маш өндөр хувь нь API based гүйцэтгэдэг. Яагаад гэвэл ихэнх юунууд маань системүүд маань болохоор веб суурьтай, мобайл суурьтай болцсон учраас энэний бүх бэкэндүүд нь API дээр суурилж явж байгаа гэсэн үг. За энэ маань бол хизээж ахиж өөрчлөгдөхгүй. Хуучин бол инженерүүд hard code юун дээр backend дээр ч юм уу hard code уяа DB рүүгээ шууд username password-аар хандчихдаг ч юм уу те. Энэ бол маш тийм зохисгүй бүдүүлэг үйлдэл байсан байгаа байхгүй. DB рүүгээ шууд өөрөө дурын нэг софтвер шууд ингээд access-ийг хандчихдаг ч юм уу те. Болохоор DBA гэдэг хүмүүс гарч ирээд нөхцөл болохоор илүү процедур ч юм уу триггер тавьж өгөөд за нэг ийм веб интерфейс гаргаад өгч гэсэн үг. Ийшээ ингэж хандах нь бол зөв нь бол зөв. За тэгээд энэ дээр суурсан бол маш олон халдлагууд гарч ирсэн байх нь 21 онд жишээ нь LinkedIn, 19 онд Facebook гэдэг ч юм уу тийм маш олон хэрэглэж байгаа мэдээллийг affect болгож ирсэн. За саяхан 24 онд бол Zoom, T-Mobile, Aptos гэдэг ч юм уу бас л амар том телекомнууд Zoom гэдэг нь мэдээж амар алдартай шийдлүүд шүү дээ. За дээрэс нь яг түрүүн дурдсанчлан нийт модерн аппликейшны 90% нь бол API based болсон. Буюу API-г ер нь л болж байгаа 10 product дотны 9 нь ашиглаад байна гэсэн үг. За тэгээд энэ дээр энийг бол ингээд скриптийг заавал хангах шаардлагатай юм аа. Яагаад гэвэл ийм том кейсүүд жишээнүүд биднэрт нэлээх байгаад байна. За энийг ингээд хангах шаардлагатай гэдэг нь бас бид нар ч хэлээд байгаа юм биш. Дэлхийн хамгийн том стандартын нэг NIST байгаа. NIST дээр бол энэ API-ийн контроллерууд маш олон өргөөрийг эзэлж байгаа иймэрхүү байдлаар орсон ба. За дээрэс нь OSP гэж байдаг. Application Programming Best Practice гэсэн. OSP-ийн стандартын дагуу хийсэн аппликейшнийг хамгийн secure, хамгийн мундаг аппликейшнуудаа гэж үзэж байгаа. Энэ мундаг стандартууд маань бүгдээр энэ application API security бол номер 1 асуудал шүү гэдгийг ингээд яриад эхэлсэн байгаа. Иймэрхүү юмнууд байгаа гэсэн. За тэгээд ерөнхийдөө мониторингийн системгүй бол энэ халдлага маань хэдэн ч 7 хоногор үргэлжлээд авах магадaltaй. Тийм жишээ нь malware байлаа гэхэд ингээд ransomware ч юм уу те encryptlэл шууд хүн affect болцсон үед нь мэдчихэж байна. API based халдлагыг бол хүн монитордод ингээд анализ хийж үзэхгүй л бол мэдэх боломжгүйгээр ингээд танаа мэдээллийг аваад авах боломжтой иймэрхүү зүйлсүүд гэсэн үг. За тэнгууд бид нар болохоор нэг юм capture дээр суурилсан API monitoring гэдэг ийм solution хийж өгчөөсөн. Тэнгууд сүлжээний main switcher ч юм уу үндсэн router-ээр firewall-оор дамжиж байгаа сүлжээний traffic-ийн capture-ыг нь авч агаад энэ capture-аар яг ямар API-ууд мань дамжаад байна. Энийг SSL offload хийж аваад HTTPS байгаа шүү дээ мэдээж тийм secure дамжиж байгаа протоколоо бууруулад HTTP болгож SSL offload хийж авч байгаа анализ хийх гэж үзсэн. За энэ дээр болохоор яагаад бид нар ер нь бол өөрсдөө хөгжүүлэе гэж бодсон бэ гэхээр мэдээж open source ашиглах боломж байгаа тийм. Open source ашиглах гэж эхэлсэн чинь Elastic Tube гэдэг ч юм уу тийм энэ алдартай open source-ууд маань нэгдүгээр юу бодсон. Монгол бид нар payload-ыг нь монитор хийж байгаа буюу доторх контекстыг нь монитор хийж байгаа болохоор монгол хэлийг нэг сайн дэмжихгүй байгаадсан. Чинь regex тавихгүй л байх юм бол ерөөхдөө тэр дэмжихгүй UTF-8-ыг бол дэмжихгүй. Хүний нэр усыг ч юм уу илүү англи вершнтэй байгаадсан. За дээрэс нь SIM рүүгээ интегрейт хийх гэсэн чинь дахиад нэрмэлт ресурс шаардсан. Kibana ахаад суулгах ч юм уу тэр өмнө бичсэн лого ахиж боловсруулаад тэрийгээ SIM рүүгээ дамжуулах ч юм уу тийм. Иймэрхүү амар manual report-ууд нэлээд шаардлагатсан. Дээрэс нь болохоор юм ба open source гэдэг маань ер нь бол код нийл гэсэн үг. Тийм код нийл учраас дэлхийд нийтээр төгсөн ийм алдартай халдлагууд бол ингээд гарах боломжтой байдаг. Тэгээд бид нар ийм өндөр эрсдэлтэй юмыг нь компани дээр авчиж суулгачаад хамгийн чухал дамжиж байгаа датануудаа энийгээр ингэ монитордоо суугаад байна гэдгээр бас нэг ихтгэл өнөмшил төрөх байхгүй. Тэрэнд орвол private code-тэй өөрсдөө хөгжүүлсэн юмыг ингэ тавьчих сууж бол бас нэг арай ихтгэл өнөмшил төрөх үсэн байна. За бид нар яг саяын проблемыг жишээ нь яаж хийсэн бэ гэхээр мэдээж илүү өндөр regex based хөгжүүлэлт хийгээд Монгол ID username нэрнүүдэд таньдаг болсон. За
дээрэс нь одоо утасны дугаар муугаар ч юм уу те 8 оронтой байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар reject-тэй шийдсэн. За тэгээд зүгээр JSON формат болоод буцаа SIM рүү шийдсэн. SIM маань болохоор real time alert авч байгаа. За тэгээд эмзэг байдлын асуудал бол мэдээж bright code учраас биднийхийг одоо хүн олоход маш бэрхтэй. Одоо манай компанид орж ирэхгүй бол бидний кодыг бол харах боломжгүй гэсэн. За тэгээд иймэрхүү хөгжүүлэлт дээр нэг ийм хэд хэдэн жишээ байгаа. Ер нь бол нэлээд олон алертууд тавьсан. Тэгээд бүгдийг танилцуулж чадахгүй учраас нэг хэдэн голлох жишээнүүдийг дурдчих. Эхнийх нь болохоор юу байгаа? Login activity-г олон хийгээд байна. Одоо API маань болохоор нэг ийм token based ч юм уу эсвэл basic authentication based юмнууд байж байгаа. Энийг бол яг харилцаа холболт хийж явах үедээ токен нэг удаа генерate хийгээл зөв зохистой үед ч тийм токен нэг удаа генерate хийгээл API дуудаад авчихна. Attacker маань яах гэж орж байгаа гэхээр токеныг нь мэдгүй одоо brute force хийж оролдож явах юм бол жишээ нь countlаад одоо хэд удаа дуудлага хийж ин гэдгийг нь countlж гаргаж ирж байгаад за бид нар яг нэг иймэрхүү JSON файлаар одоо alert авч байгаа гэсэн. Энэ авсан alert болохоор SIM рүү шидчихэж байгаа. Тэгээ SIM-ээсээ real time mailer alert авчихна. Тэнгүүт одоо бид нар энийг харж байгаа. За энэ бол нэг юм олон удаагийн authentication хийх гээд байгаа оролдлого байх шүү гэдгийг нь таниад тэгээ одоо үнэхээр тийм байсан юм уу гэдгийг нь анализ хийгээ шалгачих иймэрхүү процессор орж байгаа гэсэн. За энэ болохоор large response байна. Одоо өндөр хэмжээний дата дамжуулаад байгаа. Одоо жишээ нь би нэг A гэдэг компанитай интегрейт хийсэн байдаг. За тэр нь маань болохоор нэг юм 2-3 ГБ дата авдаг бай гэж бодъё л. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр одоо large response буюу одоо нэг 5 ГБ дата татаад авчиг гэж бодъё. Тэгэх юм бол за бид нар энэ дөр бол нэлээд асуудалтай болчих шиг боллоо гэдэг байдлаар анализ хийгээд үүсчих. Иймэрхүү алерт харагдаж байна. Бидний яг хөө иймэрхүү нэг жишээнүүд маань болохоор ингэж байгаа. Ер нь ягаад өөрсдөө хөгжүүлээд байгаа үнэтэй зүгээр эсвэл мөнгөний төлөөд үнэтэй солиуш авчвал энэс ч мондөг юм биш үү гэж бас асуулт байгаа. Тэнгүүт тэрэн дээр нь болохоор надад нэг иймэрхүү санагдаад байна. Монгол компаниуд илүү өөрсдийнхөө паттерныг мэдгүйгээр одоо asset-ч бүрэн биш, caption-ч бүрэн биш авах одоо сүлжээнийх нь урсгалаач мэдгүй бүрэн asset-ийг хэрэгжүүлэх өмөртлөөс үнэтэй солиуш аваад авчдаг. Тэр нэг хэрэглэгийг нь харахаар нэг бүтэн солиушныхаа 15-20 орчим хувийг нь ашиглаад сууж идэг ч юм уу тий. Иймэрхүү асуудлууд амар их байгаа даа. Бидний бас нэг гол шалтгаан болохоор бид нар яг бидний паттерн юу юм бэ гэдгээ бас ингэж хараад байгаа байхгүй. Биднээс яг өдөрт хэдэн гига дата гараад байгаа юм. Бидний яг сүлжээний урсгалууд хаагаар дамжаад байгаа. Ямар IP-наас яг манай IP-ийг дууддаг юм байна гэдэг behavior-луудаа цуглуулж агаад үнэхээр шаардлагатай байх юм бол бид нар одоо үнэтэй солиушныг нь дараа нь энэ бүхнийхээ дараа одоо ингэж хийгээд үзчихнэ л гэсэн аваад ашиглачна гэсэн үг. За болохоор энэ болохоор нэг unknown endpoint access гэдэг байна. Одоо яг миний саяны ярьсан шиг биднээс ингээд дуудах боломжтой IP аягууд гэж байгаа шүү дээ. Бид нар тэрнийхээ листийг гаргачаад за ямар нэгэн 10 ч юм өөр хаягаас ороод ирэх юм бол за энэ бол ингээд манай харилцагч биш байна. Яг тэгвэл API чинь болохоор бид нар зөвхөн тодорхой одоо specific партнертай зориулж гаргаж байгаа. Эсвэл бол тодорхой нэг хүчүүлэгч зориулж гаргаж өгч байгаа. Тэр хүний маань хаяг нь мэдээж статик байна тийм. Одоо энэ тэндээс олон дахин дуудаад авах боломжгүй байхаар хийж байгаа. Тэгээ тэрийг whitelist-лж авч агаад иймэрхүү байдлаар одоо IP таньдаг иймэрхүү процессуудыг хийж болж байгаа гэсэн. За дараагийнх нь болохоор sensitive data буюу одоо хувь хэрэглэгчийн мэдээллийг дамжуулаад авах юм бол гэдэг юм байна. Энэ дээр болохоор нэг төрний ярьсан SSL offload маань гарч иж байгаа. Бид нар өөрсдийнхөө үндсэн firewall-оос мэдээлэл татаж авч байгаа учраас offload хийгээд нөө certificate-ийн өөр дээр үүсгэсэн байгаа гэсэн үг. Тэгээ offload хийгээд энийг болохоор plain text traffic болгож чадна. Plain text traffic-аас болохоор энэ user дотор ямархуу одоо body-тэй юмнууд байгаа вэ гэдгийг харж чадна. За тэгээд тухайн одоо хөгжүүлэгч ч юм уу эсвэл тухайн партнер компаниуд маань бидний хүсээгүй датаг аваад эхлэх юм бол энэ дээр нь бол алерт тавиад ямар тач мэдэх боломжтой юм хөө зүйлсүүд байна та. За энэ болохоор нэг одоо өдөрт 10-аас дээш дуудагддаг API байлаа гэж бодоход тэр нь одоо 100 ч юм уу 1000 ч юм уу ингээ болоо өссөн явчих юм бол иймэрхүү жишээгээр бид нар бас авчиж чадна гэсэн үг. Энэ бол яг түрүүний одоо brute force-тай адилхан. Гэхдээ олон дахин удаа дуудаад одоо илүү паттернд мэддэхгүй, трафик паттернд мэддэхгүй байдлаар гарах гэдэг оролдоод байгаа нөхдүүдийг ингэж барих боломжтой гэсэн үг. За тэгээд нэмэрхүү байдлаар нэг репорт биелж байгаа бид нар. Одоо алертууд бол ингээд ахгүй аваад болцсон real time алертууд. За тэнгуүтээ дахиад нэг гол бас нэг өөр зорилго нь болохоор илүү өөрсдийнхөө зан төлөвийг судлаа. Бидний API яг ямар хөвгтөстэй дамжиж байгаа юм бэ гэдгийг мэдэх гээд байгаа гэж байна шүү дээ. Тэнгуүт энэ дээр нэг иймэрхүү репорт гаргаад авчиж байгаа. Одоо жишээ нь 120 гэдэг хаягаас 231 гэдэг энэ системийн хаягууд маань өдөрт бол энэ git phone info буюу утасны дугаарыг бол ингээд нэг л удаа дууддаг юм байна. Энэ бол нэг 10 болчих юм бол асуудалтай юм биш үү гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар репорт хийж гаргаад анализ хийгээд за бидний үнэхээр хөгжүүлж чадахгүй юм гараад ирэх юм бол за энэ дээр бол бид нар яг үнэтэй солиушныг авах шаардлагатай байна гэдэг шийдвэрүүдийг гаргаж байгаа гэсэн. За иймэрхүү хөгжүүлэлт хийгээд эхлэхээр бид нарт одоо мэдээж давуу талууд үүсч эхэлж байгаа. Яаж үүсч байгаа гэхээр
detection response time маань бол ер нь бол 50% сайжирсан гэж бид нар үзээд байгаа. Хуучин бол ямар нэгэн байдлаар өөр нэгэн хүнд бидэнд мэдээлэхгүй бол одоо мэдэхгүй алерт байхгүй юм чи мэдэхгүй. Тэгээд тэрийг зан төлөвийн шинжлэх тийм лог могч байхгүй болохоор учраас мэдэхгүйсэн. За тэгээд энийг бол нэг 50% сайжирсан гэж бид нар үзсэн. Гэхдээ энэс ч өндөр байгаа юм бол data express-ыг бол бууруулсан. Энд дээр бол ингээ гэрээний мэдээлэл дамжуулсан, эсвэл PI data дамжуулсан гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү юмнуудыг бас олж харсан гэсэн. Байрсан одоо хин нэгэн санаатай ч санамсргүй ч нэг хүний датаг харах гэж оролцсон гэж болно. Иймэрхүү респонсуудыг бид нар бол хэд хэдийг барьсан илрүүлсэн. За тэгээд SOC efficiency бол энэ дээр сайжрах тодорхой. Одоо insider trade-үүдийг илүү илрүүлэх тийм зорилготой байгаа даа. За тэгээд ерөнхийдөө иймэрхүү юм даваа талууд гарсан. Энийг бол цаашаа хөгжүүлэлт нь одоо график интерфейстэй болгоод илүү одоо хэрэглэхэд бид нар бол дотооддоо хэрэглээд байгаа учраас одоо ямар нэгэн зарах гэж гаргаж байгаа product биш учраас зүгээр юм JSON based одоо түүнээс интерфейстэй болгоод яг ийм product болох бас юм боломжтой юмнууд байгаа. За тэгээд мэдээж visibility маань одоо харагдсан нь бол мэдээж сайжирна те одоо insider trade-үүдийг барьж авах боломж маань илүү нэмэгдэж байгаа. За тэгээд data breach хамгийн чухал зүйл нь бол data breach-ээс хэвтэлээ сэргийлэх иймэрхүү гол зорилготой байгаа даамаа. За тэгээд энэ юунуудын presentation дээр болохоор типого бас багтаж амжааг байна. Түрүүн бас баярхын дурдсанчлаа. Миний яг нөө хобби бол илүү open source солиуш хөгжүүлэх иймэрхүү хоббитэй байгаа даа. Тэгээд типого бол дараа нь оруулаад апплод новийнхаа пэйж рүү апплод хийчих байхаа л. За баярлалаа. Миний танилцуулгаас